Дархан хотод байралтай гэр бүл хүүхдийн туслангийн бүтээн байгуулалтын ажлууд явсаар байна. За өнөөдөр бол хүүхдийн усан сан, хүүхдийн голоо янзалж байна. За манай хүүхдийн усан сан маань ус цайдуулах хоолой байдгүй учраас за ус нь бас 2-3 хоногтой байлгахаар бас муудчих гад байдаг. Мэдээж шууд хараа голоосоо татдаг учраас сайхан амьд эрдэстэй сайхан ус байдаг. За тэгээд ус цайдуулах хоолой хийснээр өдөр бүр усаа асгаад шинэ усаар сайхан усан сангаа дүүргэж хүүхдүүд маань хүүхдийн усан сан хүүхдийн голдоо сайхан цэвэрхэн усаар тоглох боломжтой болох нэ. За энэ асуудлаа шийдэхэд ингээд Дархан хотоос за энэ унгалдаагаар одоо газар шорооны ажил хийдэг залууг дуудаад одоо ажиллуулсан байгаа. Энэ залуу маань Дархан хотод байралтай маш сайхан сэтгэлээрээ ажилдаг ийм сайхан залуу байсан. Та бүхэн ч гэсэн бас газар шорооны ажил байвал бас энэ залуутай холбогдоод хийлгээд аваарай. За тэгээд одоо энэний маргааш одоо хүүхдийн одоо тоглоомын талбай, сагсны талбай, сүйдрүүх царгийн ажлууд байж байгаа.